Энэ удаагийн дугаарыг Мэлбэт хамтран хүргэж байна. Та дуурах сэтгэл хэсэгт байрлал линкээр ороод бүртгэл үсгэхдээ товчлол гэсэн промо кодыг ашиглан шинэ хэрэглэгчдэд зориулсан 150%-ийн урамшууллаа аваарай. Түүнчлэн дуртай баг болох Монгол багийн төлөө бооцоод авах боломжтой. Бүртгэл үсгэхдээ товчлол гэсэн промо кодыг ашиглахаа битгий мартаарай. Линк болгон промо кодыг доор байрлах линкээр ороод авах боломжтой. За тэгэхээр энэ удаагийн дугаартаа хөгжилтэй адал явдлаар дүүрэн таныг үнэхээр үүдэхааргүй нэгэн кино гэрж өгөхөөр бэлдлээ. Кино эхлэхээс өмнө сабаа дараад кино товчлолыг цаг алдалгүй үзээрэй. Манай киноны гол дүрийн залуу Расти бол Чикагогийн орон нутгийн нислэгийн нисгэгч бөгөөд өдөр бүр л нэгэн хэвийн амьдралаар амьдардаг нэгэн. Тэрээр олон жил орон нутгийн нисгэгчээр ажиллаж байгаа ч явцгүй карьер нь яг л байдгаараа байгаад сэтгэл ханамж муутай байх бөгөөд түүний эхнэр Дэбин тэдний өтгөртэй харилцаанаас залгаж байгааг ажиглана. Растигийн хоёр хүүгийн нэг нь ичимхий дүүдээ үргэлж дээрэглүүлдэг 14 настай Джеймс. Түүний дүү болох нэлээд зэрлэг зан авиртай ахыгаа байнга л дээрлэж байдаг 12 настай Кевин. Кевин үргэлж Джеймсийг дээрлэж бүрэг гитар дээр нь надад хэрэгтэн бий гэж бичсэнд Джеймс гомдлоо. Расти Кевин хандаж ахыгаа ингэж болохгүй гэж хэлж ойлгуулна болиулахыг оролцсон ч бүтэлгүйтэй. Орон түүний найз Жакийн гэр бүлийнхэн орон хоол идэнгээ ярилцсан. Жак хүйтэйгээ байн хамт цаг өнгөрүүлдэг. Хэр дотн болохоо харуулхад Растиж бууж өгөлгүй. Джеймсийг дуудан тоглоомоор цохиж аав хүү хоёрын харилцаа дотн байдгийг харуулахыг хичээх хэдий ч энэ яг л түүний явцгүй карьертай ижил Фэлден. Энэ зүгээр нөгөө өрөөнд байх Нэнси, Дэбигийн хороонд байх сүлэрсэн хурмын бүгжийг анзаарч жингээ хэрхэн талсан талаар түүнээс асууж тоглоом хийн. Мөн Нэнси Франц руу хийсэн хөөжилтөд гэр бүлийн аяллахаа зургийг үзүүлснээр манай Дэбиж дотроо атаархан. Учир нь тэдний гэр бүл хизээж сонирхолтой аялал хийдэггүй. Расти амралтаараа үргэлж нэг л амралтын байшинд амардаг бөгөөд Дэби тэр газраас алхсан ч Расти юунд маш их дуртай учраас түүнд хэлж зөрхөлдөггүй гэдгийг Расти тэдний ярилцлагыг санаандгүй сонсоод бас хурмын бүгжөө зөөхгүй авч байгааг хараад нэг юм ойлгоно. Расти өмнөх удаагийн нас жаргалгүй аяллахаа зургуудыг хараад жил бүр нэг л газар аялсан нь өөдгөртэй байсан гэдгийг ухаарч багада аяллаж байсан хуучин зураг үзэж байгаад Растид галзуу санаа орж ирэв. Маргааш өглөө тэрээр гэр бүлийнхэндээ хамгийн галзуу болгон бүхий Wally World хэмээх сонирхолтой парк руу явцгаахаар болсноо дуулгана. Хүүгэд болон Дэби эхэндээ бэлдсэн ч өнөөхөл нэг байшинд амархаас дээр гэдгийг ойлгоод тэд зөвшөөрнө. Аяллаа илүү сонирхолтой бас гэр бүлтэйгээ турсамж бүтээхийн тулд машинаар явахаар төлөвлөн гэр бүлийн суудлын машин, бензин, цахилгаан хөдөлгөөртэй хайбрид машиныг альбанчуудаас түрээслэн авна. За ингээд манай хэд замдаа гараад цагч бололгүй шатхуун нь дуусаж орхив. Шатхуунаа дүргсийн дараа тэднийг урд талдаа Тэди баагатай том ачааны машин дагаж эхлэв. Расти аяллаа сонирхолтой болохын тулд машин байх радиог ашиглана. Ачааны машины жолоочтой ярьж гэр бүлийнхэндээ ямар дөг залуу болохыг харуулахыг оролдоно. Гэтэл Кевин радиог авч зохисгүй асуулт асууснаар ачааны машин хурдаа нэмэн тэдний хажуугаар давхиж эхлэв. Сандарсан Расти уучлалахгүй хэсэг хугацааны дараа тэд нэгэн зоогийн газар зогсов. Дэби Растигийн олон улсад нисэх тухай уучин мөрөөдөл нь юу болсон талаар асуухад Расти олон улсад нисгээс илүүтэйгээр гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хүсэж байгаагаа хэлнэ. Хүүгэд угаалгын өрөөс босож ирэхэд би засах газрын хаалганд дүүх гаргаснаа хэлснээр Растигийн гэр бүл яарн гарч явлаа. Гэвч тэдний хөдлөх үед нөгөө Тэди баагатай ачааны машин тэдний араас ирж ресторан руу орж байгааг анзаарсангүй. Замд Джеймс өнгөрч явсан жип машинд Адин хэмээх охиныг хараад түүний анхаарлыг татахыг хичээв. Тэд бидэд таалагдаж даллаж байтал Кевин гинэтэл Джеймсийн толгой руу уут өглөж тэдний яз жаргалтай мөчийг баллаа. Мемфис хотыг өнгөрсний дараа Расти хүүхдүүд Дэбигийн сурч байсан их сургуулийг үзүүлэхээр хурдны замаасаа гарахаар шийдэн. Тэдний аялалж санаандгүй үйл явдлаар дүүрэн байлаа. Расти гэр бүлийнхнийг Дэбигийн хуучин эмэгтэйчүүдийн холбооны байшин руу дагуулж очино. Тэнд очиод Дэби юу ч хийж чадсан гэж алдаршсан бөгөөд бас түүнийг сайтгнуур гэдгээрээ алдартай гэдгийг хуучин сургуулийнх нь альбом дээрээс олж мэдэн. Өөрийгөө жинхэнэ Дэби хэвээрээ гэдгийг эмэгтэйчүүдийн холбооны найзуудтай батлахын тулд Дэби өөрийн зохиосон садтай замыг дуулах тэмцээнд оролцсон. Гэвч байдал маш муугаар эргэж тэрээр өмнөх залуу Дэби биш болсноо ойлгоно. Нэлээд хүнд цогцолтуудыг амсан. Ингээд өөрийгөө цэвэрлсэний дараа тэд дахин замдаа гарлаа.
Растигийн гэр бүлийнхэн цаашаа давхиж байх үед тэдний араас бамбууштай ачааны машин дахин тэднийг дагаж байгааг олж харна. Ачааны машины жолооч хүү Кевиний өмнө хэлсэн дээгүүгнээс болоод тэднийг алга гэж байна гэж бодоно. Расти суудлын машиныхаа удирдлага дээрх төвчлөрүүдийг дарж янз бүрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан түүнээс болохыг хичээнэ. Гэвч энэ бүтлгүүтэж тэрээр киноноос харсан нэгэн маневрыг хийхийг оролцсноор машин нь онхолдон замын голд зогссон. Ачааны машин яг цагтаа зогсож тэднийг лаас болохоос өмнө зогсож амьд гарав. Харин Расти ч энэ мөчийг ашиглан машинаа жолоодан хурдтайгаар зүгтэж амжив. Тэр шөнө тэд нэгэн мотель буудлаа. Хөвгүүд өстөө өрөөнд орж Расти Дэби хоёр хувийн орон зай гарна. Расти Дэбигээс өнгөрсөн амьдралынхаа талаар асуухад Дэби өмнө нэлээд галзуу байсан ч өөрчлөгдөж түүнтэй гэрлэхээр шийдснээ тайлбарлана. Гэсэн ч Расти үүн санаа зовсоор өөрийгөө ялагдсан мэдэрнэ. Дэби ч тэдний хосын амьдрал өвтөртэй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөд Расти уур амьсгалыг сэргээхээр шийдэж түүнийг шүршөд орохтон дагаж орно. Гэвч угаалгын өрөө маш бохир байсан тул романтик мөч сүрөв. Тэр үед Джеймс гадаа гитараа тоглож байтал Адина түүнрүүд ойртон нэрлээ. Тэр Джеймсийн хөгжим дуртай бөгөөд гитар дээрх би эргэнтэнтэй гэж бичснийг нь сонирхон маш их гайхна. Харин Джеймс удал хэлж энэ гитар нь түүний дүүгийнхээ гэж хэлв. Тэд нилээн дотоосож хэлсэн ч Расти гинэт танихгүй хүмүүст дүрсгэж тэдний хооронд нь холбож хөөхн осод байна антер гэж хэлээд жоок хийсэнд Адин явахаас өөр аргагүй болов. Ингэснээр Растигийн туслах гэсэн оролдлого бүтлгүүтнэ. Маргааш өглөө манай хэд Растигийн аавын эгчийн гэрд очихоор явж байтал Расти ойролцоог халуун шаны тэмдгийг хараад замдаа түр зогсохоор шийдэн. Урд дараалал үүссэн тул Растийн нутгийн нэгэн нэрээс ойн дундор явах товч замыг асууна. Тэд үүний заврыг дагаан явсаар машин цааш явах боломжгүй болсноор үлдсэн замыг явган туулж нэгэн аршаанд хүрв. Тэд догтлон үсэрч орсон ч эхэндээ хөөжилтэй санагдсан ч удалгүй хард орсон зүйл болон хувирна. Учир нь тэдний хуурч бохир ус болон бохирдсан усанд хүргэж өгсөн байлаа. Тэд нэлээд сандарч уснаас гарч ирэх үед машины тохиоллон дуурна. Тэд зам зааж өгсөн нутгийн ирүүнэндээ хулгайч байсан бөгөөд тэнийг дээрэмдэхийн тулд энэ зам руу авч ирсэн болж таарна. Хэдэн цагийн дараа гэр бүл Техас төрж Растигийн нэгч Одри болон түүний нөхөр Чинэлэг цаг үүрийн мэрэгжилтэн Стоунтай уулзав. Гэр бүлийнх нь хоорондоо сайн ойлголцсон ч зочлолт баг зэрэг эвгүй байдалд орсон нь Одри Стоун хоёр байнга л халуун дулаан харилцаатай байж олон нийт болон гэр бүлийнхэн хүүхдүүдийнх нь өмнө эхнэрээ үргэлж үнсэж байгаа нь хачин санагдав. Одри Растигаас яагаад Волливуд руу буцаж очихыг хүсэж байгааг ойлгохгүй байна гэв. Расти түүнд тайлбарлана. Тэдний аав үргэлж тэднийг дутан байлгахыг хүсдэг байсан бөгөөд тэр ч мөн адил гэр бүлтэй ингэж хандахыг хүсэж буугаа тайлбарлана. Тэр шөнө Дэби биологийн хичээл хийхийг оролцсон ч Расти түүнийг зөвхөн Стоунд татагдсан учраас ингэж байна гэж бодон дургуйцв. Тэрээр Дэбиг хурмын бөгжөө санаатаагаар алга болгосон гэж гомдлолно. Гэвч Дэби бөгжөө санаасаргүйгээр алга болгосон бөгөөд Растиг одоо ч гэсэн хайрладаг гэдгээ тайлбарлав. Уур амьсгал бүрч дорцсон нь Стоун дотор хувцастайгаа орж ирж өөрийгөө гайхуулна. Маргааш өглөө Стоун Растиг өгөр маллах ажил дагуулж явлаа. Гэр бүлийнхэнтэй кул харагдахыг хичээж байгаа Расти санаасаргүйгээр нэг өхөр дайрч орхив. Илүү их асуудал үүсэхгүй тулд замдаа гарч Одригийн гэрээс явлаа. Дараагийн шөнөд Аризона дахь нэгэн мотель хоноглов. Хөвгүүд унтаж байх зур Расти ихнэрээ зөвшөөрөө явахыг санал болгов. Тэд тийшээ явсан ч олон хосууд ээлжээ хүлийн урт дараал үүсгэсэн байхыг хараад сэтгэл дүндүр болно. Гэтэл цагдаа нар ирж сатуулснаар бүгд зүгтаав. Расти Дэби хоёр үлдсэн ч азтаар 3 мужийн цагдаа нар хэн баримтлах талаар маргалцсаар тэдэнд зүгтэх боломж олгов. Энэ зур Джеймс сэрээд эцэг их нь алга болсныг анзаарав. Тэрээр өрөөнөөсөө гарч тэднийг хайж яваад дахин Адинатай тааралтана. Тэд нэлээд ярилцаж сууж байгаад яг үнсэлцэх гэж байтал Кевин гарч ирж саад болно. Адина Кевиний яриад байсан ах нь яг үнэндээ дүү Джеймсон гэдгийг сонсоод нэлээд цочирдсон. Джеймс илүү сайн хүн болохыг хичээж Кевинийг цохихгүй байхыг хичээсэн ч Адина түүнд чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж зөвлөв. Үнийг сонссон Джеймс олон жилийн турш дээрлүүлж байснаа санаад дүүгийнхээ өөдөөс тэмцэж эхлэв. Тэдний хэвийн биш нэг л сонин байгааг анзаарсан Адина аль хэдийн орхин явсан байлаа. Харин Кевин өмнөх шигээ зоригтой байха болж Джеймсыг дахин дээрлэхээ болино. Маргааш манай хэд цагийг 6-аатай өнгөрүүлэхийн тулд Grand Canyon зөх завьтай экстрим аялал хийхээр шийднэ. Тэнд хэд их уран зоригтой хөтөж Чад гих залуу тэднийг өгтөж авах бөгөөд тун удалгүй дуудлага ирснээр сүд бүсгүйгээсээ салж буй тухай дуудлага хүлээн авна. Чад завин дээр гарч бүх зүйл хэвийн мэд дүрүүзүүлсэн ч Расти Дэби хоёрын хайр дууран харилцаанаас болж бүх юм дэн. Тэрээр санаатаагаар буруу замаар орж хурцтай урсгал руу орж амиа орлохоор шийдэн. Расти үүнийг анзаарч түүнийг аврах боловч удалгүй хөргөлөө ортож байлаа.
Rusty-гийн гэр бүлийнхэн бүгдээрээ цагнаас үсэрч айлгүй газар сэлж гарсан ч Чад ганцаараа зав дээр үлдэж амиа хорлохоор усан хүрхрээ рүү унаж амиа алтана. Үүний дараа Rusty-гийн гэр бүлийнхэн таагүй байдалд орж гэртээ харахыг хүсэн. Гэвч Rusty тэд очих газараа ойрцсон учраас ингээд бууж өгөхгүй, буцахгүй гэж зүтгэн. Тэр тэднийг дахин Селийн дуугдуулахыг ятгахыг оролцсон ч машиных нь шатхуун дуусаж удасны сүлжээгүй хөдөөгээр газар гацав. Rusty машиныг засахыг оролдож туршлууруудыг дарсан ч машин өөрөө асч маш их баярлаж байтал өөр нэг төвчин дээр дартал. Гэнэ тэднийг өрхөн явна. Тун өдргүй дахиад нэг өөр төвч дээр дартал. Машин дэлбэрчхөө. Энэ байдал манай Дэвид маш их хүн дээр тусаж уурлана. Rusty-гийн зөрүүд өөдрөг зангаас залхаж байгаагаа хэлээд хэн ч энэ хайлтанд явахыг хүсэхгүй байгааг хэлнэ. Тэрээр энэ бүхэн алдаа байсан гэж хэлэхэд Rusty их шархлаа. Rusty ярин олон улсын нисгэгчийн ажлын санал ирсэн ч гэр бүлээсээ холдохыг хүсээгүй учраас татгалзсан гэдгээ тэдэнд хэлнэ. Тэдний ярилцаа зогсож байтал нөгөө бавгаатай ачааны машин ирнэ. Жолооч бууж ирээд тэднийг алах гэж дагаагүй. Харин Дэбигийн хурмын бүгж өмнөх ресторандаа орохдоо үлдээсэн байсан тул түүнийг буцааж өгөхөөр араас нь явж байсан гэдгийг тайлбарлана. Respect man. Тэрээр мөн тэднийг Сан Францискод байдаг Rusty-гийн эцэг эхийн хүргэж өгөх санал тавихад тэрээр зөвшөөрнө. Rusty-гийн эцэг эх болго Clark Allen-аар тэднийг хараад баярлаж аяллахын талаар сонсон. James-ийг өрөвдсөн Clark түүнд хуучин гитараа өгнө. Харин Allen Audrey-гийн тухай асууж David Audi-ийн Stone хоёрын гэрлэлд хуурамч бөгөөд тэд олон жилийн турш бие биенээ хуурч байсан гэдгийг хэлнэ. Энэ David ихээхэн бодол төрүүлэх бөгөөд хэдий сайхан бие хаатаж нэг нэгэндээ итгэхгүй хуурамч байвал гэр бүл бишээ гэдгийг ойлгоно. Clark түүнд манай Rusty Debbie хоёр шиг бат бүх харилцаатай гэрэлттэй байсан ч болоосоо гэж хүсэж буугаа хэлнэ. Дараа нь Rusty санамдгүй байдлаар Debbie-гийн уншиж байсан номыг бүтлгүй гэрэлтийн тухай ном уншиж байсныг олж мэднэ. Тэрээр уушлалгүй шээ. Debbie номоо хог руу шидэж тэдний гэрэлт нь юунаас ч илүү бат бүх харилцаатай байгаа. Харин хоорондоо баг зэрэг харилцах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Үүнийг хараад Rusty маш их сэтгэлэн өдөлж хосууд эцэст нь шөнийг хамтдаа сайхан өнгөрүүлнэ. Маргааш өглөө нь манай хэд цаар онцоор нисхийг хүссэн ч Clark зөвшөөрсөнгүй. Аялал гэдэг бол замдаа маш олон саад бэрхшээлтэй тулгараг хийж хизээж зогсохгүй зорьсон газраа хүрэх нь чухал гэдгийг түүнд ойлгуулна. Тэр Rusty-д нэгэн машинаа өгч паркт хүрэхэд туслана. Хэдэн цагийн дараа тэд Volley World дээр ирэхэд хүүгүүд нь энэ газар төсөөлж байснаас илүү гоё гэдгийг хүлээн зөвшөөрөв. Галзуу хулган руу орохын тулд 4 цагийн турш дугаарлах шаардлагатай байсан бөгөөд тэдний хамгийн сүүлд оруулахаар болов. Гэтэл яг түүний ээлж болоход Rusty-гийн өрсөлдөгч Ethan гэр бүлийнхэндээ тусгай карттайгаар ирж дугаар алгасан нь орно. Ethan Rusty-г доромжилсан тул Rusty төвчж чадалгүй түүнд сохилт өгнө. Улмаар зодон эхлэв. Kevin-ийн хэрцгий техник болох ууд углах техникийн ачаар Rusty-гийн гэр бүл ялалт байгууллаа. Тэдний ялсан манай хэд сэтгэлэн хөөрч галзуу уулган дээр сууж Rusty-гийн төлөө Селийн дууг дуулна. Гэвч тэдний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Учир нь галзуу уулган замынхаа дунд гацаж тэднийг хэдэн цагийн дараа аврах багийнхан амжилттай буулгав. Үүнээс хойш хэцүү хугацааны дараа Rusty хөвгүүдээ Patterson-ы гэр бүлтэй хамт байлгахаар явуулж өөрөө харин Debbie-тэй Франц руу аялахаар байвцгаана. Rusty-гийн нислэгийн салбарт ажилладаг холбооныхоо ачаар тэд онгоцны тасалбар авч чадсан ч тийм сайн судалд таарсангүй. Debbie Парист очих юм бол хамаагүй гэж хэлсэн ч нислэгийн хугацааг 12 цаг гэдгийг сонсоод маш их бухимдсан байдалтайгаар аялал гэх энэхүү инээдмийн кино маань төгсөнө. Хэрвээ кино таалагдсан бол лайк дараад комент бичээд subscribe дооч манай сүгийг дэмжирэй. Баярлалаа.